2018 оны 12 сарын 11 болохоор Year to Remember номны аль биесны төрсөн өдөр байхгүй юу? Худалдаанд гарсан нээлттэй хийсэн өдөр нь. Тэгээд өнөөдөр 2 нас хүрж байна. 2 настай ном болж байна. Тэгээ би 2 жилийнх нь ойн дээр зориулаад одоо энэ 2018 онд үзсэн, туршсан, сурсан зүйлсүүдээ 2020 онд би аль алийг нь санаж ийн, аль алийг нь үргэлжлүүлэн хийсээр байгаа вэ? Энэ зуршлууд, энэ лайфстайлууд одоогийн миний амьдралд ер нь хэр тогтмол байна вэ гэдгийг харъя, шалгая гэж бодож байна. Week 1 бол өглөөний хүн болох нь байсан шүү дээ, тийм. Би өглөөний хүн болоогүй байдаг юм аа. Яг одоо нэг өдөр алган явдаг ажилтай байхдаа бол өглөө эрт сайн босдог байсан. 5 цагт, 6 цагт босох одоо тэр хэмнэлээрээ зөндөө удаан явсан. Одоогийн байдлаар бол би гэрээсээ ажиллаж байгаа учраас тэгэж их өглөө эрт босох амьдралын шаардлага бол байхгүй. Тэгээд яг мэдээж босвол зүгээр л дээ. Хангалттай урт хугацаанд өглөөний хүн байсан. Одоо бол өглөөний хүн биш байна. Week 2 өдөр бүр нэг нийтлэл уншсан. Ярианы сэдвээ баяжуулсан 7 хоног. Энийг бол би одоо болтол тэгэж одоо нэг ийм дараалалаар даваа мегмар гараг лавг бүрүү гэд төлөвлөгөө гаргаж уншихгүй байгаа. Гэхдээ ер нь бол хангалттай уншихгүй байгаа юм байна. Би яг сэдвийн дагуу видео үздэг болсон юм байна. Яг нэг юм тодорхой сэдвийг ингээд задлаад үзүүлсэн, тайлбарлсан видео байдаг штэ тий. Hawkeye дэлгөө 7 хоног. Zero waste болохыг хичээсэн. KFC-тэй салах хийсэн юм биш би 2 жилийн өмнө. Яг энэ үеэс миний худалдаж авсан одоо даун торнууд, сорвол, модон сойз, модон сам, сарын тэмдгийн аяг, хатуу шампунь тэг гих мэтчлэн тэр зүйлсүүдийг бол би одоо л хэрэглэж байгаа. Яг zero waster болно гэдэг бол яг одоогоор бол миний ухамсарт төвшин дараагаар би тийм гэгэрч арай чадахгүй байгаа юм шиг байгаа. Бүр 100% zero waster болоход өөрийнхөө хэмжээнд ийм төгс биш ч гэсэндээ өөрийнхөө хэмжээнд аль болох хог хаяглаа багасгаж амьдарч байгаа. Одоо бол миний гялгар удны хэрэглээ тэгээд пластик нэг удаагийн одоо ийм савтай юмнуудын хэрэглээ бол маш бага. Гялгар удны хэрэглээ бараг байхгүй шүү. Тогтмол тэмдэглэл хөтөлж үзсэн. За энийг бол өстой өдөр болгон хийж байгаа. Эн чинь тэмдэглэлээс гадна нөгөө нэг ажлын жагсаалт бүх юмнууд байсан юм байна. Энийг угаасаа өдөр болго хийж байгаа. Өдөр болго өндрийн тэмдэглэлээ бичиж байгаа шүү. Талархлын дэвтраас бичиж байгаа. Ажлын жагсаалтаас бичиж байгаа. Цаас дахин боловсруулалт бол яг тийм зуршил биш зүгээр нэг туршилт байсан юм аа. Тэр нэрийг боловсруулсан цаас маань өнгөрсөн тэмдэглэлийн дэвтрийн завсар авчуулагдаа дээр нь захиа бичээд тэгээд надад ер нь хэрглэж байгаа цаас байгаа мó. Яг надад бол одоо хаяж байгаа цаас бол байхгүй юм байна л та. Сонирн байхгүй. Цаасан дээр А4-ийн цаасан дээр юу ч хэвлэхгүй байгаа. Сонгуулийн сурталчилгаа хүлээж аваагүй. Нүүрний гуашааны апп маань байгаа. Тэгээ би гуашаатай өдрөө сөөлжлөөд хаяа тэр аппа дагаж ингэж энэ нүүрнийхээ йогны дасгалуудыг хийдэг. Нүүрний йогыг бол үргэлжлүүлэн хийсээр байгаа шүү. Ариун цэврийн кап хэрэглэж үхэс нь week 8 энэ үеэс эхлээд одоо болтол 2 жилийн турш сар болгон хэрэглэж байгаа. Миний сайн найз болсон. Тийм ээ. Сарын тэмдгийн аягны тухай видео дээр болон доор description хэсэг дээр холбож өгье. Тэгээд хэрвээ сонирхч байвал энэ видеог орж үзээрэй. Тарвсаар 3 хоног бие цэвэрлж үзсэн гэдэг энэ тарвсны мацгийг би нэрээ жилд нэг удаа л хийсэн юм байна л да. Энд чи 2018 онд нэг хийгээд 2019 онд бас нэг хийгээд би 2020 он гарч ирснээрээ хийв юм биш те. Яг намар одоо шин тарвас гарсан байгаа үед нь нэг мацаг барьчихжээвэл их зүгээр юм байна. Энэ надад үнэхээр гоё таалагдсан. Гоё мацаг. Week 10 хоолоо бэлдэж авч үзсэн нь. Энэ үед болохоор би яг нэг өдрийн хоолоо meal prep хийж исэн байгаа хгүй. Ажилд явж ингээд гэрээс гарч явдаг байсан болохоор одоо бол хоолнуудаа бүр ингээд хутгаад газ хийхэд боломжтой болгож тэгж бэлдэж байгаа. Тэр чи яг meal prep биш л те. Гэхдээ food prep юм уу? Тий. Одоо бол энийг яг амьдралын лайфстайлтайгаа ослуулад стил хэрэгжилж байгаа арга барил байна. Week 11 дээр даалан уралж эхэлсэн чи юу болсон бэ гэж хүмүүс надаас бүр зөндөө асуусан. Даалан нөгөө гэрт байгаа. 30% таа байгаа гэх юм уу? Яагаад гэвэл тэр чинь нүн ингээд би айгу тийм нарийн нямбаа хийж чадахгүй ингээд зарим нэг хэсэг дээр муухайлцсан байхгүй юу? Яг ингээд төгс төвлөр гой үргэлжлэхгүй дундуур нь ганц нэг муухай болчихсон оёдлоо би засч чадахгүй байсан учраас тэр муухай харагдуулаадсан болохоор үргэлжлүүлж их хүсэл төрөхгүйсэн юм. Дайлангаа дуусгаж чадаагүй дуучлаарай. Гэхдээ
энэ чинь хизээж дуусахгүй гэсэн үг биш шүү дээ. Сошиал ертөнцөөс давсарлага авч үзсэн нь. Энэс хойш дахиж ингэж 7 хоногоор бол салгаагүй. Дандаа орой 6-аас өглөө 6-гийн хооронд утсаа унтрааж байгаа. Гэхдээ тэр нь бүр интернетээ салгах биш, бүр утсаа унтрааж байгаа тэр чигтэн. Энэ үед бол би утас байгаад зөвхөн интернетээ унтрааж байсан бол одоо утсаа тэр чигтэн унтрааж байгаа. Яагаад гэвэл орой хамгийн их утсаа ухаад байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Тэгээд 6-аас өглөөний 6 болтол гэж байгаа. Гэтэ яг өглөө 6-ад босгоо болохоор тэгэл орой 6-аас өглөөний 9 хүртэл бол унтрааж байгаа. CEO амьдралын хэмнэл судалж үзсэн нь week 13. Энэ хитээс хөөхөн зураг, энэ миний хамгийн хайртай зураг. Үгүй бүх зурганд нь хайртай. Гэтэ энэ надад аюу хөөхөн санагдаад. World's best boss гэж чичцээ хөөхөн boss lady. Энэтэй стикерээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ наасан байгаа. За өглөө бүр 04 цагт босох. No. Өдрийн төлөвлөгөө гаргах. Yes. Дасгал хийж хөлсөө гаргах. Yes, йог хийж байгаа. Хүүтэн шүршүрт орох. Yes, стил хийж байгаа. Хамгийн чухал ажлаас эхэлж хийх. Yes. 3 талархалтай зүйлсээ бичих. Every day. Өдөр бүр адил төстэй хувцлах. No. Өдрийн тэмдэглэл хөтлөх. Yes. Халуун ваннд хөвтөж булчингаас суллах. Yes. Унтлагын хувцас өвсөх. No. Утсаа өөрөнд цэнэглэх. Цэнэглэгч гэждээ бүр унтраач байгаа ш тэгэхээр чинь. Өчийн 21 цагт унтах. No, sorry. Өдөрт 100 шинэ үг цээжилж үзсэн нь. Би нэрээ одоо энэ аргыг Франц хэл дээрээ туршиж үзэх хэрэгтэй юм биш үү те? Тийм байна. Би нэрээ Франц дээр зүгээр Duolingo ашиглаад тоглоом тоглож байгаа юм шиг ингээд ахын оронд яг ингээд бичиж мичээд өгүүлбэрт оруулаад яг 100 үгээ цээжлэх хэрэгтэй байна. Яа. Одоо хичээл та. Одоо хич. Капсул шүүгээ бүтээж үзсэн нь. Энэ цаг үеэс хойш миний шүүгээ тэр чигтээ капсул болсон байдаг юм а. Хувцснууд маань айгүй бага мөртлөө айгүй чанартай байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ капсул шүүгээний арга бол үнэхээр тусалсан. Instagram өсөлтийн арга нэрээ одоо турших хэрэгтэй бол миний Instagram бүр гацаад ганцаараа аялж үзсэн нь энэ цаг үеэс хойш ганцаараа биш, найзуудаараа бөөнөрөө Африк, Турк, Мөрк явсан байдгийм. Ганцаараа аялж үзчих чи өөрөө яг нэг тийм амьдралын experience гоё туршлага болж байгаа байхгүй. Тэрнээс биш байн ганцаараа аялна гэсэн үг бол биш үү? Ганцаараа аялж үзсэн, хүмүүстэй аялж бас үзсэн. Одоо яг гэрийнхэнтэйгээ, хайртай хүмүүстэйгээ, хайртай хүнтэйгээ аялж үзэх төлөвлөгөөнүүд байгаа. Дахиж бол ганцаараа аялаагүй, найзуудтайгаа аялсан. За ингээд аяллаа үеийн week 3 явж орж ирж байгаа юм. Шампунь хэрэглэхээ болсон нь no poo challenge. Дахиж шампуньгүй challenge бол хийгээгүй. Тэгтээ бол хатуу шампунаа хэрэглэсэн хэвээр байгаа. Халгаагаа хэрэглэсэн хэвээр байгаа. Oil pulling нэрээ ягаад coconut oil дуусаад тэгээд oil pulling хийхэ болцсон юм байна шүү дээ. Oil pulling-а буцааж хийж эхэлт юм билүү? Дотор ингээд энэ амны хөндийн бактерийг цэвэрлж байгаа гэж бодохоор бас алсын ирээдүйдээ бас хэрэгтэй юм да гэж бодвол. Өдөр бүр хүүтэн шүршүрт орж үзсэн нь. Өдөр бүрэн цаашаа ингэхдээ тогтмол бол хүүтэн шүршүрт орж байгаа. Үгүй мэн би шүршүрт ороод угааж дуусч муусчаад яг гарахынхаа өмнө сүүлийн хэдэн минутыг дандаа хүүтэн болгоод байгаа юм байна. Хурдан уншиж сурсан. Хурдан уншиж сурах дээр штэ тий. Энэ нэг жишээ байгаа байхгүй юу? Энэ болт дэлгүүрээс талах сүү аваад гэртээ орж ирлээ гэдэг стори гэдэг жишээн дээр би болт гэдэг нэр ашигласан байна. Одоо ч би болттой хамт байгаа. What? Энэ дээр би болт гэдэг нэрийг жишээ болгож ашигласнаа ерөөсөө мартцсан байсан биз. Одоо манай найз залууч болтоо гэдэг шин. Окей. Энэ нөгөө нэг secret нууцын хүч таталцал явагдаад байгаа юм болов. Ямар сони тий. Хурдан унших аргыг бол ер нь хэрэгжүүлж байгаа шүү. Ер нь улам хурдан уншдаг болж байгаа. Гэтэ энэ дээр шиг ингээд нөгөө дундуур нь хоёр зураас зурж мурж байгаа бол биш. Зүгээр ер нь ингээд нүдний фокусыг бол гэж тааруулж сурсан. Нэг удаагийн энэ дээр хийсэн туршилтаар ер нь бол нүднийхээ фокусыг тэгж ном уншиж байхдаа ингэж голлуулж сураад тэр бол нэг тийм алга болчихдаг, мартчихдаг зуршил бол биш юм шиг үл гэж. Ер нь дугуй унж сурдаг шиг юм шиг үл. Монгол үчиг сурч Монгол үчгээ нэрээд тэгээд үргэлжлүүлээг юм биш. Мацаг барьж үзсэн нь гамагаас гарахаас өмнө дахиад нэг 2 ч удаа мацаг барьсан шүү. Би нэг 3 4 удаа л мацаг барьж үзсэн юм байна. Нэг сайн мэдэхгүй. Гамагаас гарснаас хойш бол бариаг юм байна. Цагаан ховлтон болж үзсэн нь. Энэ туршилт бас гоё байсан. Амжилттай байсан. Тэгээд
би гэхдээ энийг бүр яг цагаан хоолтон болъё гэж зорж бол хийгээгүй. Яг одоохондоо бол тийм зорилго байхгүй байгаа. Гэхдээ аль болох махныхаа хэрэглээг багасгахыг гэдэг зорилго бол байгаа. Үеиг 31-ийн аюурвед бол тэр чигтээ одоо байгаа юм байна уу? Бясалгал, ойл. Тий, эн чинь бол бас яг мэдлэг болохоор алга болно гэж бол байхгүй. Үеиг 32 олон үе шаттай арьс арчилгааны арга буюу skin care routine. Энэ үеэс эхлээл тэгэл би skin care routine-ыг бол бүр үнэхээр шүтэн биширдэг болсон юм гэдэг. Энэ цаг үеэс double cleansing хийгээд одоо би арьсандаа маш сэтгэл хангалуун байдаг болсон байдаг юм аа. Өдөр бүр 100 үзэгний дасгал хийж үзсэн нь. Өнөөс хойш зөндөө дасгал хийсэн шүү дээ. Яг өдөр болгон үзэгний дасгал бол биш. Гэхдээ өгзөнд тусалсан одоо скваттай хосолсон дасгал зөндөө хийсэн. Тэгээд бас гоёч байгаа. Гоёч болсон. Week 34 Tinder болзооны апп туршиж үзсэн нь. Энээс хойш азар дахиж болзооны апп турших шаардлага гарсангүй. Помодоро ашиглаж үзсэн нь week 36. Тийм ээ, энэ цаг үеэс хойш бүр миний амьдралд одоо хүртэл хэрэглэгдэж байгаа хамгийн best арга барил бол помодоро л андаа уурна. 25 минут ажиллаа хийгээд 5 минут амраад 25 минут ажиллаа хийгээд 5 минут амраад 4 циркл яваад 15 минут амраад ч үлээ. Энүүгээр л ер нь хамаг ямынхаа гэрийнхаа ажлыг хүртэл шал угаахтай хүртэл помодорогоор цаг тааруулж хагаад хийж байгаа шүү дээ. Ер нь миний өдөр бол тэгэл дандаа 25 минутаар ингээд хуваагдчихсан байгаа. Хоолноосоо чихэр хасаж үзсэн нь энээс эхлээд би за хоолноос чихэр хас хоол ер нь хүний биед ямар үдэ мэдин гэсэн судалгаа хийгээд энд бичээд тэгээд дараа нь бас сахар гэдэг энэ номыг олж уншаад үгүй би угаасаа сахарнаас айдаг л байсан л та. Одоо бүр их айдаг болсон. Week 39 мөнгө хэмнэх 7 хоног. Энэ мөнгө хэмнэх хуримтлуулах 7 хоног бүр үргэлжлээд илүү том болоод би одоо хадгаламжуудаа ингээд зориултаар нь хуваагаад нэг бүрчлэн ийм зориг төлөвлөгөө гаргаад за энэ хадгаламжаа нэг тодорхой хэмжээнд хүргэе гэд эндээс энэ 2 жилийн өмнөөс ер нь мөнгө хэмнэж хадгалж эхлээд одоо бол миний хадгаламжийн скил бол бас нэлээд сайжирсан гэж би өөрийгөө дүгнэж байгаа. Миний хадгаламжийн хэмжээч гэсэн бас сайн гисэн. Тэрний ач тус бол эндээс сурж авсан энэ арга барил байсан. Дохионы хэл сурж эхэлсэн үеийн туршилтаас юу ч үлдээгүй юм байна. Апп ашиглан бясалгал туршиж үзсэн нь. Энэ дээр болохоор би Headspace-ийг туршиж байсан. Одоо ч гэсэн Headspace-ийг туршиж байгаа. Гэхдээ Headspace жоохон үнэтэй санагдаад байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед Calm гэдэг нэг аппликейшн бас туршиж үзэж байгаа. Эсвэл зүгээр ер нь заавал тийм дараалтаа хичээл байх хэрэгтэй ч юм уугүй ч юм уу. Зарим үед бол зүгээр YouTube-ээс бясалгалын аудио сонсож байгаа дунтаад гэдэг. Гэхдээ нэг юм дундуур нь айд орж ирээд байдаг. Ямар ч байсан бясалгалаа бол хийж байгаа, Headspace-аар хийж байгаа, Calm-аар хийж байгаа, YouTube-аар хийж байгаа. Йогоор хичээлж үзсэн нь. Энэ цаг үеэс хойш йогоор зөндөө хичээлсэн. Одоо ч гэсэн хичээлж байгаа. 2 жилийн турш йогоор хичээлж байгаа юм байна. Вау. Өөрийнхөө л төвшөнд штэ энэ чинь нэг тийм айхтар спорт живны төвшөнд бол биш зүгээр хийх нь надад маш их таалагддаг учраас одоо ч гэсэн хийж байгаа. Би болохоор нүг Amitas Wellness Center дээр Амина багшаараа заалгаж хийж исэн. Тэгээд карантин 100 мөн гэд болоод ингээд боснаад. Тэгээ одоо бол зүгээр YouTube дээр дагаж хийж байгаа. Эсвэл дагахгүй өөрөө ганцаараа ч гэсэн нэг flow бол ганцаараа хийж чадж байгаа. Хайртай хүнээсээ салж үзсэн нь. Энэс хойш хүнээс салаагүй юм байна. Салахгүй байгаасаа гэж бодож байгаа шүү. Өдөр бүр нүүрэндээ цаасан маск тавьж үзсэн нь. Тийм ээ. Энийг би саяхан бас нэрээ давтаж нэг хийж үзээд видео болгож өөрийнхөө Instagram-ийн IGTV дээр энийг тавьсан. Өдөр бүр нүүрэндээ салфеткан маск тавиад одоо бол яг өдөр болгон биш ч гэсэндээ 7 хоногт 2 удаа 3 удаа бол тавьж байгаа. Хамгийн чухал хэсэг нь бол Week 47 л доо сэтгэл судлаачтай уулзаж үзсэн хэсэг. Сэтгэл судлаачтай энэ цаг үед уулзаж үзээд дахиж уулзаж үзээгүй, дахиж уулзах шаардлага бол нэг гараагүй. Миний бодлоор бол гэтээ хүмүүс бол айгүйх яг аль сэтгэл зүйч дээр очсон яг хэн сайн бэ энэ төр гэж айгүйх асууж ирсэн. Тэгээд миний бодлоор бол энэ сэтгэл зүйч гэдэг чинь ямар нэг нүүрний тос бараа байгаа биш тийм аль нь сайн аль нь муу гэсэн тийм ойлголт бол байхгүй бах. Энэ чинь тухайн хүний нөхцөл байдалд тааруулж тохируулж үйлчлэх учраас заавал хамгийн сайн сэтгэл судлаач дээр очино гэж байхгүй. Өөрөө л ер нь тэр хүнд хамаг юм яриад ойлгуулад тэр хүний хийгснийг нь хийгээд ингээд тэр одоо заавар зөвлөгөө эмчилгээг сайн авч чадах юм бол бүгдээрээ л сайн сэтгэл зүйч байж
байдаг гэж боддог шүү. Арьсаа борлуулж үзсэн нь энэ 100 болгон борлуулж байгаа. Энэ жил 19 онд борлуулсан, 2020 онд борлуулсан. Би спрей танинг бол их хийлгэж байгаа шүү. Pole dance боёо шонтой бүжиглж үзсэн нь. Энэ гэхдээ өстө үнэхээр хэцүү юм байлээ шүү. Үнэхээр хэцүү юм байл. Үнэхээр авьяасыг нь бол биширсэн. Шон дээр бүжиглэх байтгаа шон дээр гарах хэцүү юм байлээ. Энэ туршилтаас хойш дахиж оролдож үзээгүй. Айсан. Үнэртэн нэрээ энүүгээр хийж үзээд тэр үнэртэн маань надад бүр асар удсан шүү дээ. Үнэхээр удт юм байлээ. Үнэхээр удаан нөлөөлт юм байлээ. За тэгээ 52 дахь нь намтар бичиж үзсэн нь. 52-ыг бол байнга бичиж байгаа. Би эдгээрээс нэг иймэрхүү хувьтай л зуршлуудаа авч үлдсэн байна. Гэхдээ бүгднг нь авч үлдэхээс гадна бас хийж үзээд тухайн үедээ ойлгож авсан, сурсан зүйл бол яг амьдралын туршид хэрэг болох. Эсвэл дугуй унж байгаа юм шиг гэдэг шиг тэгэж ингээд ойлгоод авчихсан зүйлс болохоор 2 жилийн турш иймэрхүү юм болсон байна. Тэгээд Year to Remember ном 2 жилийн турш дэлгүүр дээр байсан. Одоо 10,000 дахь хэвлэл нь дэлгүүрт зарагдаж байгаа. Тэгээ өөрийнхөө хувийг олж авахыг хүсвэл Year to Remember гэсэн Facebook page болон Instagram page руу бичээд хургуулan аваарай. Бичлэгтэй хамт байсан баярлалаа. Бас 2 жилийн турш Year to Remember-тай хамт байсан баярлалаа. Баяр та.